Ачаа даахнаас Монгол улсын ерөнхий сайд асан Понцгийн Жасра лам сүрэнгийн лантуу нарыг 55 настай улс төрийн товчооны гишүүнээр орж ирэхэд товчооны гишүүд 2 хүүхэд орж ирлээ гэж байсан гэдэг. Төр түшилцэх улс төрчийн нас гэдэг хүний биологийн настай адилгүй. Огт өөр хэмжүүр байдаг аж. Төрийн эртний уламжлалтай ялангуяа Азийн улс орнуудад насыг ихэд чухалчлан улс төрд тэр тусмаа төрийн дээд өндөрлөгт гарах чухал хэмжүүр болгодог. Японы парламент 60 наснаа залуучууд гэж үздэг бол 60 настай Си Цзиньпин бүгд найрамдах Хятад ард улсын төрийн тэргүүнээр сонгогдоход цэл залуу удирдагчийн тоонд орж байлаа. Монгол улсын үндсэн хуульд зааснаар 25 нас хүрсэн хэн боловч улсын хурлын гишүүнээр сонгогдох эрхтэй. Аав ээжийнхэн дэргэдээс холдоогүй, дээд боловсрал эзэмшиж амжаагүй, өөрх толгоолж үзээгүй насандаа хууль тогтоогч болох боломж хүн бүхэнд байна гэсэн үг. Монгол улсын ерөнхийлөгчид 45 нас хүрсэн Монгол улсын уугуул иргэн нэр дэвшиж болохоор заажээ. 45 нас бол хүний биологийн насны хувьд эдэр нас боловч улс төрчийн насны хувьд бол дэндүү залуу нас аж. Энэ бол хууль хэлсэн. Зарим улс чинь 60-аас дээш насны гэж байна. Улс орон бүрний хууль өөр шүү. Тэр яаж байгаа юм бол зарим нь бол нас тогтсон, хайшир үүдсэн туршлага гэж байгаа. Гэхдээ би туршлага гэдэгт бол дургүй. Туршлага гэдэг нь зогсож байгаа хүнийг хэлдэг. Чаддаг юм хийж байгаа хүний туршлагатай хүн гэдэг шүү. Бодож сэтгэж чаддаг тийм шинэ хүн, тийм хүнийг л. Тийм насны хэмжээ байдаг юм билээ. Улс улсын хуулинд өөр байдаг юм. За Монголд бол одоо ер нь яаж яах вэ гэхээр хамгийн туршлагатай улс төрийн насанд хүрэх эд одоо улс төрийн эдэр нас гэдэг тийм үеуд дээр тэтгэврийн нас нь болчдаг. Тэгээ тэрийг хөгшин гэж үздэг. За энийг далимдуулаад гэдэг юм уу ийм цаг үеийн хандлагаар одоо залуучууд маш их тийм их одроо их саксуу болж байна, өнгөргөн болж байна. Өөрөөр хэлбэл 30-аад насныхан бид өөрсдийн үеийнхэн гэдэг шүү дээ. Бид одоо Монголыг толгойлох үе болсон. Одоо юу вэ 30 гэд настайг үн шүү дээ. Нэг ч одоо логик нь зэгцрээгүй. Яг залуу насныхаа ааган дээр явж явах үе дээрээ бид улсыг удирдна гэж ашигладаг. Одоо тэр одоо хэм бэ? Би харин заримдаа залуучуудаа өглөө тэгдэм 3 дугаар ангид байхад бүх хүүхдүүд ангийн дарга болъё гэж гараа өргөдөе. 4 дугаар ангид болохоор цөөхөн хүүхдүүд өргөдөг, нөгөөдөл нь 1-р чадахгүй ч 2-р чаддаг хүнээ илүү хүндэлдэг болдог. Тэгэхээр бид нар чинь нэг л 3 дугаар ангийнхны маягтай л залуучууд их байх шүү дээ. Ерөөсөө гараа өргөөл дараад би чадна гэдэг газаа тэрийг юм бол өөрснөө бодох ёстой. Би үндсэн хуулийн дээр бичсэн тэр ерөнхийлөгчийн насны 45 нас гэдэгтээ бол би бол санал нийлдэггүй. Би бол ерөнхийлөгч дор хаяа 50-аас насны хүн дэвшүүлж явах ёстой гэж хувьдаа үздэг. Ягаад би тэгж үздэг вэ гэхээр нэг ухаантай хүн дээр надад хэлжсэн. Хүн 50 хүрээд хүний хувийн шул гэдэг юм алга болдог. Манай ард мууны цагаан түүхч хуулийнхаа үндсэн хууль юм шүү дээ. Тэнд төр үл мэдэх төшмөдийн засаг уулнаас хүндэг. Тэгэхээр Монголын өнөөдөр зовлон чинь төр үл мэдэх төшмөдийн засаг л гараад байна шүү дээ. Одоо ч манай би хөрөнгөтэй баярлал би төрд байх ёстой гэж зүтгээ за ахмад үеийн баячууд ингээд зарим нь ингээд өнгөрөөд гарч илээ. Одоо дараа хойч үеийн 1-2 туяын өөр хүүхдүүд нь төрлөө зүтгэж орж эхэллээ шүү дээ. Энд чинь улс төрийн намууд яаж асуудал хандж байгааг нэг тойлчинд харагдаад байгаа юм шүү дээ. Тий. Тэгээ нэг 40 шүргэж гэдэг чинь арай гэж нэг ааг нь одоо дарагдаад нэг 40 дарсан 4-өө дарсан ат гэдэг шиг нөгөө насан дээрээ гараад ирэх дээрээ зэрэг бараг л Монголыг одоо ингээл толгойлчих маягийн юм сэтгэхүү хандлага бий болоод эхэлж. Хувийн шул гэдэг нь юу гэхээр одоо хүн 50 хүртэл хөлбөрлөдөг байх нь шүү дээ. Нэг сайхан хавстай болчихсон, банкнд нэг зохих хэмжээний хадгаламжтай болчихсон, ийм машинтай болчихсон гэдэг юм уу. Тэр өөрөөхөө нөгөө хүний яг тухайн хүний хувийн хэрэгцээний шунлын бүх юм нь 50 хүрсний дараа 50-50-аас хойш алга болдог гэж хүмүүс үздэг юм байна. Ухаантай хүмүүс. Ягаад гэж үздэг вэ гэхээр 50 хүрснээс хойш хүн өөр юм санаж зовх хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн баялаг, өөрийн гэсэн хувийн амьдрал бүх юм бүтээсэн хүн бол үр ачийнхаа ирээдүйн хувь заяа, үр хүүхдийнхээ төлөө, эх орныхоо төлөө санаа зовж эхэлдэг. Тийм наснасаа өнгөрцөн улсуудыг бол ер нь бол ерөнхийлөгч дэвшүүлдэг байх нь зүйтэй болов уу гэж би хувьдаа боддог. Одоо энэ ерөнхийлөгчийн сонгуулиуд чинь харалтаа надтай яг чадсан 70 оны нохой жилтэн ерөнхийлөгчийн сонгуульд үзэж байгаа. Тэгэхээр би өөрөөрөө ингэ бодоод үзэх надад их хачирхалтай санагдаад байгаа байхгүй. Жишээ нь би ерөнхийлөгч болъё гэж бодъё л доо. Гэхдээ намайг чинь хэн сонгох юм бэ жишээ. Одоо хүртэл байр суурь олж яваг байгаа итгэл гэж үзэн штэ. А гэдэг чинь 50 гарцсан хүн гэдэг чинь бол бууртай, сууртай, намптай тийм үстэй яг
өөрийнхөө хувийн амьдралаас илүүтэйгээр эх орны хувьд санааж зовх, хүнийг сонгох тийм насан дээр хүрсэн байж шүү дээ, тийм биз дээ. Жишээ нь би нэг дэвштэй чадсан шүү дээ. Тэгвэл би ч гэсэн ерөнхийдөө үзэл л та. Хүмүүс намайг сонгох уу? Мэдээж үгүй. Тэгвэл тэр хүн надаас юугаараа ялгаатай. Хэрвээ Монголын ард түмэл өөрөө үнэхээр золиос чадсан. Тэнийг харуулж гавьяа байгуулсан бол дахиад одоо би энд байж тэмцэе гэж болно. Амиа бодож баяжчихаа дахиад шунна гэвэл энэ өөр асуудал болж өөрөх хэрэгтэй байхгүй. Ийм шалгуур хүнд авах нь уу гэдэг нэг асуудал. Үнэхээр одоо амьдралын нухчаа өөрөө, элээс аймаас өөрөө хүнд асар их зүйл хэлж өгдөг. Амьдралын сургууль өөрөө юутай зөвлөж болохгүй, хідэн сургуультай зөвлөж болохгүй тийм байдаг байхгүй. Улс төрийн намууд хүмүүсээ бэлтгээд шалгаруулж тэгж тэр хүмүүсийн нэр дэвшүүлдэг бол сая ингээд тэдний нийгэмд өөрхөө гүйцэтгэж чадна. Тэгэхгүй тэдний төрийн судад хотддаг дангуу болоод байх юм бол намууд шиг хэрэггүй юм ер нь байхгүй болно тоо. Төрийн тэргүүн гэдэг бол улс төрийн карьерийн хамгийн дээд шат. Монгол Улсын ерөнхийлөгч бол хамгийн дээд шатна. За энэ оргилд хүрсний дараа бол төрөө хүндэтгэх үүднээс ч тэр хувь хүнийхээ хувьд ч тэр буцаад доошоо буусан албан тушаал эрхлэхэд боломжгүй болчихж байгаа. Ингээд эхлвэл тэр нь хэдийгээр хүн өөрөө насан залуу шүү дээ. Манайх ч 45 доо ерөнхийлөгчд сонгогдоход 2 дараал нь сонгогдлоо гэж бодоход 53 та одоо бууж байгаа. 53 бол бас хүний яг эд нас аахгүй. Идэр нас гэж ярьд. Энэ Монгол насаар бол идэр нас. Ахмад нас болоогүй байхгүй. Тэгэхээр энэ насандаа хүрчээд карьерийнхаа дээд түвшин буулгана гэдэг бол ингээд цаашаа яадаг юм те улс төрийн одоо дараагийн үйл явц Монголын төрийн үндсэн аюулгүй байдлын зөвлөлөд одоо суудаг ч юм уу. Эсвэл парламентод квотоор автоматар парламентын гишүүн байдаг ч юм уу. Айлын газар зөвлөх хийдэг юм уу, лекц уншдаг. Ийм л юм руу явна болохоос биш буцаад одоо улс төр рүү явах, буцаад их хурлын гишүүн рүү, ерөнхий сайд руу, улчин сайд ийм хийж болохоо олчиж байгаа юм л да. Тэгэхээр би 45 насыг энэ утгаараа их залуу нас гэж бодоод байгаа. Ингээд бодох юм бол бид зөндөө байна. Насны хязгаарыг сайн бодох хэрэгтэй зүйл гэж ингэж бодож байна тийм. Гэхдээ магадгүй зарим хүн ингэж магадгүй л дээ. Юу гэж хэлнэхээр хүн залуу наснд өчнөө их юм хийж үтээс их орногоо тэмцээс өчнөө хүмүүсийг хэлэх байх. Тийм хүмүүс байдаг. Тэд нар ч сод хүмүүс шүү дээ. Жишээ нь Наполеон Бонапарт 22 настай армид хамгаалж ирсэн генерал шүү дээ. 22 настай. Тэгэхэд нөгөө надтай шатуу нэр дэвш 22 настай тавгад угааж ирсэн байл шүү дээ. Эсвэл тэр нэг хятадын нэг юм одоо мухар сүсгийн ямар шүүг нь юу гэнэ нэг тийм шашин сурчлаад явж исэн хүн өнөөдөр Монголын толгой дээр гарна гэхэд энэ бол надад бол миний итгэл үнэмшил бол хэзээ ч зохицохгүй юм болов гэж бодож байна. Нас бол зайлшгүй одоо улс төр түүхэндээч нөлөөлж ирсэн одоо ч нөлөөлдөг ирээдүйч нөлөөлөх юм зүйлээ. Ахмадыг хүндлэхэ байх, ахмадын туршлагыг ашиглахаа байх гэдэг бол энэ гинэн залуу хүмүүсийн явдлаа. Одоо ингэдэг штэ залуу нас гэдэг бол сайхан нас. Бүх юм л ааг амг багтжээдэг тийм нас. Тэгэхэд хөгшчүүд нэг ингээ харж яснаа залуучууд ингээ гоё юм хийгээд амжуулаад ингэхэд гоё сайхан байна шүү. Тэгтээ залууд байна даа гэж хэлдэг. Залууд байна даа гэдэг чинь гинэн байна даа гэж хэлж байгаа. Гинэн байна даа гэж. Ерөнхий сайдууд, залуу ерөнхий сайдууд гарч ирж ил байсан Монгол 40 гэдэгтээ 40 дөнгөж хөргсөн ч юм уу. Залууд ч л байсан байна одоо бодоход. Залууд ч л харагддаг. Бусад улсаар нь ялангуяа Азийн соёлд бол их өндөр настай одоо хүмүүс парламентэд хууль тогтоох төвшөнд ерөнхийлөгч, ерөнхий сайдын албан тушаалуудад очдог л да. Төрийн түвшигийн шалгууруудад насыг бол их зөв бодох ёстой. Тэр уламжлалан бодож за 25-тай залуучууд сайндал нэг дээд сургууль төгсөн. Тэгээд би тэр ярьж өнгөрснөөр тэр чинь зүгээр л нэг диплом, мэдлэгийн нэг зах зохийг бараг ч тийм төгс мэдлэг авд төгсдөг. Онц төгссөн улаан дипломт төгс мэдлэгтэн биш шүү дээ. Ямар ч байсан монголчууд бол биш. Төр шүүснийхээ иргэгийг гаргуулахдаа хүүхдэрээ л хонь гаргуулдаг. Би энийг л өөр мэдвгүй. Би нэг хүүхдэр зуул өргүүлж яхаа хараагүй. Тэгээд одоо би өөр юм мэдвгүй. Би монголчууд ийм л юм. Одоо жишээлхэд надад хятадын зохиол Замарууган чонон зүрх гэдэг зохиол сэтгэл их буудаг юм л да. Замарууган тэр зохиолоор хэлсэн санааны хүүхдээ зэрэг Монголыг иргэшээд оруулах гэсэн хятад хүн төдийлөг аюултай биш ээ. Тэр цаадуултайгаа нийт тэдэн тал засдаг гомжоо тайж шиг ийм монголчууд ч хамгаан аюултай шүү гэдгийг тэр хүн тэр зохиолоор харуулж өгсөн юм л да. Инх бол даргын хувьд болохоор улсын хурлынхаа дарга хийгээ явж ирсэн дээр баха. Ганбаатарын хувьд бол арай залуу, арай туршлагагүй биш санагдаад байгаа. Тэгэхээр димэдээ
Миний хувьд бол баталгааг л би дэмжиж байгаа л да. Монгол түмнийхээ амар амгалан айлтгая. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч Баттулга өнөөдөр Өөр-Хангай аймагт ажиллалаа. Өглөө эртлэн аймгийн залуучуудын төлөөлөлтөд хамт гүйж дасгал хийсний дараагаар нэр дэвшигч Баттулга Өөр-Хангай аймаг дахь зэвсэг түвшний 256 дугаар ангийн ажилтан албан хаагчдтай уулзсан мөрийн хөтөлбөрөөр танилцуулсан юм. За 2016 оны улсын хурлын сонгуульд ардчилсан нам ялагдсан. Яагаад ялагдсан нь энэ хугацаанд ил болж байна. Эрх баригчид төрийн эрхийг хууль бусаар авах төлөвлөгөө боловсруулсан 90 минутын бичлэг тодорхой байсныг олон нийт одоо мэдэж байна. Ийм л ёс бус эрх мэдлийн буруу төвлөрлийг таслан зогсоох цаг ирээд байгааг уулзалтын эндрээс иргэд сонгогчдод сануулгах хүн олон байна. Сонгуульд зориулаад Перусийн татварыг болиуллаа гэсэн, төлсөн татварыг буцаалаа гэсэн. Ийм орон гарan их хурл миний үед байгаагүй. Ойрын үед одоо дайралтууд маш их хийж байна. Ийм юмд могтог эр хүн Баттулга бишээ. За юу. За Баттулга бол 15 настай байхдаа эдийн засгийн эрх чөлөөгөө олж авсан хүн. Тэр баялгаа өөрөө бүтээсэн. Хинээч баялгийг булааж аваагүй гэдгийг ардчилсан намын дарга Эрдэнэ Өөр-Хангайчуудтай хийсэн уулзалтын эндрээс онцолсон юм а. Нэр дэвшигч Баттулга бол Монголын төрийг зарж худалдах бүлэглэлийнхэнтэй тэмцэхээ анханасаа мэдэгдсэн хүн. Тиймээс ч төрт ёсны гүн гүнзгий уламжлалтай Өөр-Хангайчууд Монголын төрийг цэвэр байлгах манлайлагч бол Баттулга мөн гэж түүнийг дэмжихээ илэрхийллээ. Орон нутгийнхаа хөгжилд анхаарсан ерөнхийлөгчийг Өөр-Хангайчууд бид сонгоно. Монгол Ардын намын гишүүн Га хоёрыг ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгыг тэрбум долларын офшор данстай гэж мэдээлэл тараасан нь худлаа гүтгэлийг хэмээн нэр дэвшигч тайлбарллаа. Ган хоёрыг өөрөө боловсролтой хүн бол наад гүтгэлгээ зогсоо. Нэг хоёрдугаард Ган хоёрын ах нар нь тэр олон 30 хэдэн офшорчдын бараг 90% нь тэд нар байгаамаа. Улс төрчдийн мөнгийг татан оруулж ирнэ гэсэн дээр гарын үсэг зурсан дээр эмзэглэсний хариу гэж би яас хэлмээр байгаамаа. Бид бол өвөл хавар авсан олон улсын юм онд характер байх хуралд оролцсон. Дэлхийд дээр бол 230 гаруй Genco компани байдаг юм байна. General компани гэдэг үг юм байна шүү дээ. Офшорт бол 31 мянга орчим Genco компани байна. Тэр үед бид ч гэсэн хардсан байхгүй. За Баттулгын дотор аягүй байх юм. Яг байгаа. Тэгээд тэрнийг шалгуулсан. Тэгээд өнгөрсөн оны 7 сард бас энэгээр нэг манай авилгатай тэмцэх газар тухайлж шалгасан шүү дээ. Тэгээд яг биднээс шалгуулсантай адилхан байхгүй гэдэг хариу аваад. Одоо байсан бол ингээд нэр дэвшээл явж яах вэ? Олон улсын эрен сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой хамтран сэтгүүлч лагва Панамын баримтуудыг өнгөрсөн онд олон нийтэд илгэсэн. Тухайн үед Монголын хэд хэдэн улс төрчийнээр офшор дансад холбогдсон. Олон улсын эрен сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой хамтран маш нарийн судалсны үндсэн дээр нийтэд илгэсэн энэ баримтад Баттулгатай холбоотой мэдээлэл огт байхгүй байсан юм. Харин өнөөдөр ардчилсан намаас ор үндэслэхүй мэдээлэл тарааж нэр дэвшигчийн нэр хүндэд халтсан үндэслэлээр Ган хоёрыг шүүхэд өглөө. Монгол Ардын намын зүгээс сурчлагын мэдээллийн хөтөлбөртөө Халтмаагийн Баттулгыг майдар төсөлд иргэдийн хандив авч ямар нэгэн ажил хийгээгүй мэт ашигын бос төсөлд ямар ч үндэслэлгүйгээр холбож гүтгэлэг мэдээ бэлтгэж цацсан. Харин их майдар төслийн зүгээс Монгол Ардын намыг сонгуулийн хуулийг хүндэтгэн ор үндэслэхүйн мэдээлэл цацахгүй байхыг хүсч албан ёсны тайлбар өглөө. Манай санхүүгийн бүх бичиг баримт одоо хандивлагчдын бүх мэдээлэл за мөн одоо энэ төсөл дээр зарцуулагдсан нийт санхүүжилт болон зарцуулалтыг бол тайлагныг бүгдийг авч баримтаар одоо шалгасан байгаа. За үүн дээр ингээд шалгаад аливаа нь одоо энэ мөнгө угаасан болон энэ бол хууль бусад үйлдэл биш гэдэг үүднээс манай бичиг баримтыг бүгдийг нь одоо буцааж өгсөн. 12396 хандивлагчаас яг 2577 хандивлагч нь яг хандиваа бүрэн өргөж гэртээ бурхнаа залсан байгаа. Хааштай 1000 жилийн материалаар ийм насталчилтай юм гуйлан хийсэн юм 6 мм зузаантай материалыг бүгдийн цутгаад талбай дээр одоо бүрэн одоо гүйцсэн байгаа. За энэ бол 80% ажил байгаа нийтдээ. За энэ суурган байгууламж болон бурхны энэ ажил бол нийтдээ хөвчлээ тооцох юм бол 40% ажлыг бол бид бүхэн эхний ээлжинд бол гүйцэтгэсэн байна гэж үзэж байгаа. Хэрвээ энэ цаашдаа ийм одоо бүжигдэлэг мэдээлэлд одоо цааш цацах юм бол хуулийн байгууллагаар нь шалгуулж бид бүхэн зохих одоо арга хэмжээг авахулна гэж мэдгэж байна. Монгол ялан мэдээллийн хөтөлбөр үзэгч таны Мэлми оюунд хүрлээ. Маргаашийн Монгол ялан мэдээллийн хөтөлбөрөөр эргээд уулзцгаая.